Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Автотелевизээс эрхлэн бэлтгэдэг хобби нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд та бүхэнд зочноо танилцуулъя. Өнөөдрийн манай зочин газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч Зоригтбаатар гэдэг энэ эрхэм байна оролцож байна. За ингээд бид бүхнийг гэртээ ураад энэ сайхан нэвтрүүлэг хийх боломж олгосон танд юуны өмнө маш их баярлалаа. За та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За наа бол Зоригтбаатар гэдэг. Би Төв аймгийн Жаргалалтын сангийн Цагдал багт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг ийм хүн байна. Тэгээ би одоо чөлөө цагаараа одоо ийм хөдөө аж ахуйн модель цуглуулах хоббитэй. Тэгээ энэнийхэн дагуу одоо хөдөө аж ахуйн салбарт бас ажиллаж байгаа техникүүдийн моделүүдийг цуглуулж ингэж байж байгаа нь их гоё тааламжтай, их гоё санагддаг. Ер нь нутаг Зоригтбаатарх хаанах юм? Би уул миний нутаг бол төрсөн нутаг бол Дорнод төрсөн. Тэгээд аав ээжинтэйгээ Баянгор аймагт ер нь өсөж төрсөн доо. За таны үндсэн мэргэжил юу вэ? Үндсэн мэргэжил цахилгаан техникч мэргэжил. Ер нь бол техникийн хүн юм байна тийм ээ. За тэгэхээр таны одоо энэ хобби бол одоогийн эрхэлж байгаа энэ ажил бизнестэй чинь холбоотой байна уу? Эсвэл тэрнээс арай өмнө эхэлсэн ийм цуглуулга байна уу? За ер нь бараг л би ч энэ эхэлж байгаа үйлдвэрлэл маань ерөөсөө миний хоббигоор л хийж байгаа үйлдвэрлэл байхгүй юу хамгийн гол. Тэгээд энэ чинь тэрнээс өмнө цуглуулж байсан. 2008 оноос эхлээд энэ газар тариалангийн чиглэлээр манай Монголд одоо ямар техникүүд яаж явж байсан одоо тэр Оросын модулуудыг бол цуглуулж эхэлсэн байхгүй юу? За та чинь тэгэхээр газар тариалангийн техник цуглуулж байгаад энийг ерөөсө бодитоор нь газар дээр нь хэрэгжилж үзьгээд газар тариалангийн бизнес орсон. Тэгээд энд бас манай гэр бүлийн хүн бас их хүчин зүйл нөлөөлсөн. Гэр бүлийн хүн чинь хөдөө аж ахуйн инженер хүн байхгүй юу? За бүр яг хөдөө аж ахуйн техникийн инженер. Инженер хүн, инженер магистр цолтой тийм байдаг. За тэгэхээр эхнэрийн нөлөө бас байна. Нөлөө орж байгаа байхгүй тийм бас. За бас энэ нэвтрүүлгээ далимдал бас их нэртэй бас баярлсан талцнаа илэрхийлмээр байна бас. За ийм хоббит хөтлөгч оруулсан. Тий. Одоо энэ ч манайх бас нэлээд хэдэн дугаар явчлаа. Зүгээр энэ нэлээд юу ордог юм байна. Нэлээд хүч хөдөлмөр ордог юм байна. За адаглаад бас нэлээд зай талбай эзэлдэг юм байна тийм эд нар чинь. За тэгэл одоо энэ тоос шороог нь арчхаас өсвөлээл энэ бүхнийг арчил цэвэрлэх хямгадах ажил бол эхнэрүүдэд бас нэлээд ажил болдог тийм биз. За гэтэл нөгөө талаас нь бол зүгээр энэ загвар гэдэг маань өөрөө харахад ийм жижигхэн боловч бас чамгүй үнэтэй байдаг юм шиг байна лээ. Тийм ээ. Тийм учраас бол магадгүй бас өрхийн төсвийн бүр нэг их дийлэнх юм биш юм ахэд бас тодорхой зохих хувийг нь бас ийшээ оруулдаг юм шиг байна. Тэгэхээр бол эхнэрүүдтэй тийм ээ. Ганц танаа эхнэр биш тийм ээ. Ер нь загвар зохион цуглуулдаг залуучуудын маань ард байдаг эхнэрүүдэд бол ер нь талархах ёстой юм шиг байна тийм ээ. Нөхрүүдийнхээ энэ сайхан хоббиг ингэж сайхан дэмжиж өгдөг. Одоо ингэ туслаад бас ингэ явж байгаа тус. За юуны хувьд бол за яг та цуглуулж байгаад хоббигоо бүр жинхэнэ бодит ажил болгоо орцсон гэсэн. Загвар яагаад ер нь цуглуулж эхэлсэн юм? Тэн дотроо яагаад заавалчгүй хөдөө аж ахуйн техник гэж тийм ээ. Чин зөндөө олон төрөл байж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр загвар руу орж загвар цуглуулах болсон шалтгаан юу вэ? Энэ дээр нэг тийм өдөөж өгсөн сэтэл юу вэ? Энэ оюутан байжгаад би одоо дээр оюутан байжгаад сангийн аж ахуйд тэр үеийн бид тэр оюутнууд ч сангийн аж ахуйд их ажилладаг байлаа шүү дээ. Одоо оюутнууд тусалсан. Тэр үед тэр техник тоног төхөөрөмжүүдийг хараад надад сэтгэл их гоё төрсөн байхгүй. Ер нь иймэрхүү юмтай байвал гоё юм биш үү? Ер нь иймэрхүү юм байвал зүгээр юм бөө гэж.
Тэгээ ямар ч гэсэн тэр чинь ямар бодитоор нь одоо үйлдвэрт хэрэгжилж байгааг нь цуглуултай биш одоо тэгээ моделийн цуглуулах нь ер нь зүйтэй юм гэж бодсон байхгүй. Тэгээ моделийн цуглуулж одоо эхэлсэн. Тийм түүхтэй юм байгаа ерөөс. Тэр таавал угаасаа л хөдөөч юм үе юм биш үү тийм ээ. Зөндөө машин харж исэн тэгтэл машин цуглуулъя гэж бодохгүй трактор цуглуулъя гэж хэлэхээр бол ажил хийгээд ийм хүчтэй юм тэгээд тэр газар шорооны ажил чинь хийгээд тариад ингээд ургуулад ингээд явхлаа надад бол үнэхээр гой санагддаг. За энэ дээгүүр зөндөө олон сайхан техникүүдийн загварууд байна. За хоёулаа энийг яаж ярих вэ? Одоо энэ газар тариалангийнхаа хөгжлийн түүхтэй холбож дараалалаар ярих уу? Эсвэл та за энэ их тийм онцлог загвар гэдгээрээ ярих зөв үү? За яг энэ миний цуглуулгын дотор нэг 3 хэсэг цуглуулга байгаа байхгүй юу? Нэгдүгээрт нэг тэр Ахтрын 1-р аяны үед одоо манай Монголд орж ирж байсан Орос техникүүд байж байгаа. А 1-р аян гэдэг нь 1955 56-оноос 1975 оны хооронд одоо Ахтрын 1-р аян өрнөж яхад анх одоо МТЗ 82 гэдэг одоо ийм трактор одоо манай монголчууд кино үзсэн бол одоо хөхөө гэрлэх төглөө кинондор гардаг нэг ийм хөөрхөн трактор байдаг та нэг тэргүүл дээр дахиад байдаг. За энэ нөгөө хөхөө гэрлээ төглөө киноны загвар юм уу те? Тий, одоо тэр нэг МТЗ 2 гэж байна. За кабин гүн юм байна тийм ээ. Кабин гүн. Энэ модон судал юм уу? Тий. За энэ ялчгүй өөр хэд байна тийм ээ. Энэ юунууд загварууд чинь онгоцон дээр арай нэг өөр харьцаатай, машин дээр арай нэг өөр харьцаатай байдаг. Тийм ээ нөгөө бодит. Юунасаа энэ ямар харьцаатай загвар бол болохоор манай Орос улманы улсын моделүүд бол голцоо 143 43-аас харьцаатай байгаа юу те. А яг хоо сүүлийн үед одоо ингээд гарч ирж байгаа моделүүд нь дандаа 132 болоо хөдөөж авах чинь 132 болоод гараад ирсэн гэж байна. А тэгээ зарим нэгэн моделүүд бол 164 хэмжээтэй бас цөөхөн гарч ирж байгаа л да. Зөв. За энэ тэгвэл ингээд Ахтрын 1-р угаасаа тэр хөхөө гэрлэх төглөө кино чинь Ахтрын 1-р аянд зориулсан одоо тухайн үеийн бас нэлээд үзэл сурталын кино шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрний чинь хамгийн гол хүч нь трактор одоо Т54 гэдэг трактор энэ. Нөгөө газрыг хаглаад яндан дээрээс нь ингээ малгай хийсдэг чинь тийм Т54 гэдэг энэ трактор. Тэр энэ трактор уу? Тий. За тий. Тэгэхээр бол тэр киноны бас нэлээд одоо хөгжилтэй хэсэг тийм ээ. Малгай нь хийсээд ахлахын толгой дээр буудаг шүү дээ. Тий. Тэр трактор чинь ДТ54. ДТ75 гэж эн чинь одоо энэ 75 нэлээд сүүл үеэр энэний чинь дараагийн загвар нь гарч ирж байгаа байхгүй 75. Гинжи трактор гэсэн үг шүү дээ тийм ээ. Эн чинь бол за энэ бол тэгэхээр бол үндсэндээ манай Ахтрын 1-р аяны үеийн одоо яг үндсэндээ яг газар хагалахад гол зүтгэж исэн техник тийм ээ. За өөр газрын Ахтрын 1-р аяны үеийн техникүүд нь өөр юу вэ? Нэг геймэрхүү модел бас моделүүд баг байхгүй байгаа нэг надад байгаа нь энэ байна. За энэс хойш бол Ахтрын 2-р аян болоо явчих. 2-р аян ч одоо 75 оноос 1990 он хүртэл Ахтрын 2-р аян гэж. Дарааллын хувьд бол одоо аль нь одоо дээр 75-аас эхлээд тэгэл эхлэнтэй. Энэ 80 бол яг энэ Ахтрын 1-р аянаас өмнө байсан трактор. Ой энэ үү? Тий. Энэ ер нь бас кабин интерн ч бас арай өөр мэдсэн юм байна те. Тий. Яг хоо энгийн л те. Юу гэдэг гинэ? СХТЗ гэж байна. Тий. СХТЗ тэр тракторны завод тийм ээ. Тракторын үйлдвэр гэсэн үг байна. Харьковский гэж одоо Харьковский тракторын завод гэж одоо ХТЗ гэж. Сельское хозяйственный тракторын завод. Хөдөө аж ахуйн тракторын завод. Гэсэн үг юм болов? Тийм юм байна. СХТЗ сельское хозяйственный тракторын завод. Тийм байна. Хөдөө аж ахуйн тракторын завод гэдэг НАТИ гэсэн ийм нэртэй. За ийм трактор байна. Энэ бол тэгэхээр үндсэндээ Ахтрын 2-р аянаас арай өмнө 1-р аянаас өмнө Монголд ашиглагдаж байсан. Ер нь цөөхөн тоогоор байсан шиг байгаа маань. Энэ фото зураг энэ төр ер нь байдаг юм болов уу? Та олж үзсэн үү? Ховор юм билээ. За.
Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За нэг юм загвар байгаа юм байна. За тэгэнгүүтээ араас нь одоо энэ бусад трактор тийм ээ. Тэгэхээр хоёулаа дугуй трактор гэж нэг чиглэл яриад гинжит гэдээ ярьчих тийм ээ. Тэгэхээр хоёулаа нэг дээтигээ ярьсан учраас аюу ачи. Эн чинь бол 75 байгаа билүү? Тийм наач одоо энэ 54-ийн дараагийн загварууд нь аахгүй юу? Дээтэ 74 54-ийн дараагийнх нь. За үзэгчдэд ингээд харуулъя. Үндсэндээ миний баруун гар талд байгаа нь дээтэ 54 гэдэг өмнөх загвар. Зүүн гар талд байгаа нь дээтэ 75. Ерөнхийдөө бол бид нарт бол энэ 75 бол илүү их одоо тийм манай Монголд чигсэн тийм ээ. Энэ бол ер нь ч их олон жил ашиглагдсан. Баг. Тийм энэс ч зөндөөл хүмүүс. Олон сангийн аж ахуйн төв дээр ер нь баг хөшөө болчихсон байдаг баг шүү энэ. Тий. Голцоо 75 хөшөө болцсон байдаг уу? Тий шүү дээ. Ер нь энэ 54 тракторуудтай хөшөө бол бас нэлээд итвэдэг юм байна. Хамгийн анхны нэг үйлдвэрлэгээ. Сүүлийн үед бас энэ дээтэ 75-аар бас хөшөө босгосон газар бол байна л хэзээ. Архангаа төвшрүүлэхэд би нэг санаад байгаа нэг байсан санагдаад байгаа яг нэг юм хөшөө. Өөр чухам. Юун дээр Төв аймгийн Жаргалант дээр нэг хөшөө байгаа. Наад дээтэ 75-ын хөшөө. 75 байгаа юу? Тийм. Манай бас нэг Ахмад Дарайд чинь Батболд гэдэг хүний трактороор хөшөө босгосон. Энэ Атрын 60 жилийн хойд зориулж босгосон хөшөө байхгүй тэр. Өөр ангаа хар хорны төв дээр нэг байдаг үлээ юу вэ? Буруу санаагүй. Энэ бас нэг хонгорын сангийн аж ахуй шүү дээ. 60 юуны дарахны. Тэнд чинь бас нэг 54 трактор байгаа. Төв аймгийн Баян Чандман сумын мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн гашаан дотор бас нэг юм дээтэ 54 трактор юм бас. 54 нь байдаг. 54 нь. За. Тэгэхээр манайх нэвтрүүлгээ телевизээрээ гаргаж байгаа. Тэгээд телевизээр гарснаас хойш нэг тодорхой хугацааны дараа Mongolia Авто телевизэн гэсэн манай өөрийн пэйж хуудсан дээр байршуулж эхэлж байгаа. Тэгэхээр үзэгчид манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид маань би сая хэллээ. Энэхүү тракторууд одоо танаа сангийн аж ахуйн үүдэнд одоо ёслолын талбай дээр ингээ хөшөө болчихсон байдаг бол манай нэвтрүүлгийг пэйж хуудас руу орсны дараа комент хэсэг дээр бас нэг зургуудаа өгөх юм бол энэ маань өөрөө эргээд бас гоё түүх болж магадгүй гэж бодож байна. Тийм учраас та бүхэн нэвтрүүлгийн доор комент хэсэг дээр энэ зургнуудаа цуглуулаарай. За одоо ч ингээд энэ хэд гинжтүүд бол ингээд гинжт одоо энэ хамгийн сүүлийн үед одоо манайхад энэгээр л дуусч удаа гинжт тракторууд байна. Энэ бас юуных юм уу? ДТ 75М гэдэг. ДТ 75 бүр арай өөр болоо явчих чинь те. За одоо ингээд харуулъя. За энэ баруун талынх нь бол ДТ 75. Энэ бол зүүн гарт ДТ 75М. М гэдэг чинь одоо сайжруулсан гэсэн үг шүү дээ. Моторизон гэсэн үг тийм ээ. За заргагүй бас ингээд нэг тийм энэ юуг нь харахад хамрынх нь чинь адилхан хоёлоо 0.43 те. 1.43 те. 1.43. Ингээ харах дээр юу арай мотор арай том болж ирж байна уу энэ дээр. Тийм байгаас ингээд харах дээр бол харьцуулахлаар ямар ч байсан нэг 2 цилиндр л нэг хос цилиндр илүү. Цилиндрийн хувьд энэ хоёр одоо адилхан. Ганцхан дээтэ 75 гэдэг маань болохоор 120 мм-ийн диаметртэй. Энэ өшөө том болж байна. Цилиндрийн хэмжээний 120 мм-ийн диаметртэй байхгүй одоо Porsche-ийнх нь. Энэ бол томорж байгаа. Энэ болохоор зэрэг 130 болоо явчихж байгаа. За тийм баг. Арай том болоо. Ялч ваур хэмжээний хувьд бол том байна. За. Тэгээд турбинтэй болчихдог энэ дээр нь. За ингээд бол ДТ 75 тракторууд маань ингээд Монгол улсад монголчуудыг талах тариагаар хангах үйлсэд бол хүчин зүтгэсээ яалтч байна бол одоо түүхэн одоо машинууд. За одоо хоёлаа дугуйт тракторууд руу оръё тийм ээ. Тэгэхээр дугуйт тракторуудаас бол хамгийн ихнийх нь юу байна? МТЗ82. За энийг бол хоёлаа ярьчихсан тийм ээ. Тэгээд 50 трактор байж байна. За МТЗ 50 трактор. За энэ бол одоо ерөнхийдөө 2 дугаар аяны үеэс орж ирсэн үү?
За баг тийм ээ. Нэгдүгээр аяны төгсгөл, хоёрдугаар оны их үеэр л орж ирж байсан трактор. Ер нь голцоо энэ чинь сангийн аж ахуйнуудын юунд орж ирж байсан? Хадлагын салаануудад их орж ирж байсан. За тийм баг. За одоо ингээд энэ миний баруун гар талд байгаа бол үндснэг кабингүү модон сандалтай тийм ээ. Тэгэхээр ингээд техникийн өөрчлөлт шинжилэлт гэдэг бол одоо ингээд ядахнаа л кабинтай тийм ээ. Ингээд кабинтай болоод эхэлж байна гэдэг бол шинжилэл юм. За тэгээд мэдээж л техникийн нарийн үзүүлэлтүүд бол мэдээ сайжирч байгаа тийм. За нэр эн чинь бол хадлагын салаанууд дээр бол нэлээд явдаг байсан баг шүү. За дараагаар нь он дараалалаараа явал ер нь дараагийнх нь аль нь орж ирж байна. Тэгэл юумч 82 гээл бас 80 трактор орж ирж байгаа. Энэ одоо 50-ын дараа 80 болсон. 510 гэдэг одоо баг гаднаас нь харах юм бол хүмүүс ялахгүй баг адилхан 80-тай адилхан байхгүй 510 гэдэг. Энэний 50-ын дараагийн үе нь. Зөв. Тэгээд 510 чинь кабин мабин бол яг 80 болоо тэгээд 80 трактор болж ирсэн. Тэгээд 80-аас нь гадна бас энэ одоо юумч гэдэг трактор бас манай зорж ирсэн. Одоо шилэн кабинт байна. Энэ түрүү юумчнууд навлаг байна тэр нэг юун дээр шүү дээ. Говийн зэрлэг дээр гардаг арслангийн юумч. За. Тэр чинь бол арай энэс өөр тий. Инэрхүү юм байгаагүй. Тий, яг нэг одоо яг иймэрхүү юм. Тий, миний баруун гарталт байгаа шиг тий. Одоо ингээд үзэгчд ингээд харьцуулаад харж байгаа юм. Юмны хөгжил гэж одоо ингээд миний зүүн гарталт байгаа юмзын одоо кабин гэхэд илүү л бас ингээд юм боловсронгуй тийм ээ. Манай монголчууд сүүлийн үед энэ юм чинь шилэн кабинт л гэж ярьдаг. Шилэн кабинт тий. За одоо энэ том дугуйтай. За энэ бол Т150 байна тийм ээ. Энэ бол одоо яалтчгүй. 150. Манай энэ чатрын бас 2 дугаар аянд бас нэг хэсэг гарч ирж байсан юм аа. Энэ бол одоо мундаг хүчин чадалтай. 150 мөрний хүчин чадалтай. Тий. За энэ бол тариалан үр тарианы аж ахуйнуудад л энэ голцоо хэрэглэгдэжсэн да. За энэ хажуу хаалхан дээр нь чандман хөрс гэсэн юм логотой юм байна. Энэ одоо манайх өөр ийм 150 таа байхгүй юу тийм юм. Энэ танай характер юм биш үндсэндээ тий. Характертай ороод. За. Тавьсан юм байна. За тэгвэл чандман хөрс компанийнхаа тухай. За энэ бол үзэгчтэй юу шүү. Реклам биш. Гэхдээ нэгэнт энэ чандман хөрс гэсэн энэ логотой байгаа учраас тийм ээ хамт олонныхын тухай товчхон сонирхчих гэсэн. Хамт олоноо нэг товчхон танилцуулаач. За манайх 2007 онд анх Чандман хөрс гэж компани газар тариалан хөдөө аж ахуйн сэлбийн худалдаа хийх зорилттой тийм компани байгуулагдсан. 2007 оноос хойш одоо нэг хүртэл явж байгаад газар тариаланд бас эрхэлж байгаа. Манай газар тариаланд бол манай компанид одоо он удаа ажилласан одоо жаргалын төвшөнд өсгээд нэг оператор ч байж байгаа. За. Одоо энэ 150-ыг барьдаг. За тэгвэл одоо жаргал төгс Отгон төгсөө чиний трактор манай автотелевизээр ингээд гарч байна. Биднийг сайхан тариа будаагаар хангаж байгаа хөдөлмөрч танаа хамт олонд бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье. Үзэгчдийнхээ өмнөөс нийт тариаланчтай баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За тэгэнгүүт би бас гайхаад ирсэн юм а тэнд ингээд чинь хөдөө аж ахуйн техник байж хахад яагаад юунууд зийлүүд ирээ зогсож юу гэдээсэн чинь нэрээ ингээд бүгдээрээ юутай юм бэ? Хоорондоо холбоотой шүү дээ. Одоо бүгдээрээ логотой танай компани техникүүд байгаа юм байна шүү дээ тийм ээ. Манай компани тэгээ энэ чинь бас газар тариаланд чинь манай жилзэн энэ одоо жилзэн 30 гэдэг машин бол манай газар тариаланд бол асар их үүрэг гүйцэтгэсэн машин шүү дээ. Тийм. Энэ техникүүдээс гадна одоо энэ чинь үйлдвэрлэж боловсруулж гаргаж байгаа тариа буудааг чинь зөөж тээвэрлэх, тарьж ургуулахад нь үрийн зөө тээвэрлэх, тэгэл одоо хүн хүртэл тээвэрлж ийсэн одоо биш үү дээ чинь. Тийм чи хүн тээвэрт явж ийсэн. Юун дотор өдөө аж ахуйн техник дотор яагаад ингээд зээл 130 төр ороод ирчихв гэд бодоод исэн чи одоо ингээд харсан чи нэрээ бүгдээрээ кабин дээр логотой байна тийм ээ. Тэгэхээр энэ ер нь явж бас танай яг бодит машинууд байна тийм. Тийм байна. Одоо аж ахуй дээр бодит байгаа
Энэ 30 манай Монголч ер нь Зил 130 гэдэг машин бол бас л их нуруунд дээр их ачаа өөрч явуулчихсан. За тийм Монголыг хөгжлийн байгуулсан машин байгуулалтанд орсон шүү дээ. Тэглүү Ер нь энэ газар тариаланд чинь одоо гаргасан бүтээгдэхүүн одоо буудаа муудаг тээвэрлэхээс өсвүүлээл тэгээд үр суулгахаас өсвүүлээд ингээл ер нь 30-гүй үйлдвэрлэл явагдана гэж байхгүй шүү дээ ер нь. Тийм шүү. 8071 ТОА гэж энэ хэний машин бэ? Манай машин, манай надад жолооч нь тогтмол хүн байна уу? Оо, манай хүүхдүүд өөрсдөө барьдаг юм. За. За, тэн дээр бол заримдаа би өөрөөж бариад. Өөрөөж барина. За, тэн дээр хийдгсэн машин 67 тэг 67 ОБА гэж. За, тэр жолооч нь тогтмол уу? Танах нь ер нь сэлгээл барьдаг. За, тэр цэнэглэгч машин харагдаж байна тийм ээ. Аа, тэг адилхан ерөөсөн. За. Энд нэг хөрх одоо бид нар ч одоо энэ чинь нэг аваад аавын зээж гэж ярьдаг штэ тий. Үйлчлэгээний машин. За энэ бол одоо ерөөсө мөнгөд авахдаг. Яг ийм одоо машин бол бид нарт бол бас л их ажил амжилуулна штэ. Харьцангуй бензин магаад. Аавын зээж манайх нэрэл. Аавын зээж. Одоо сүүлийн үед бол энэ Porter Bongo гэдэг машинтай л болсон л тоо үйлчлэгээний. Тийм ээ тий. Тэгэхээр бол үндсэндээ л яг тэрний хэмжээний ачааг. Гэхдээ баг Porter Bongo-гоос арай илүү яаж вэ? Даацны ямар байдаг юм бол энэ ер нь? Тэг ер нь л ойролцоо тоо. Ойролцоо юу те. За. За тэр нэг хөөрхөн юм харагдаад байна. Тэр одоо нэг ажилчтай нэг тээвэр юу амарх байр гэж одоо нэгсэндээ бидний нэг талбай дээр одоо нүүлгэж илжүүлж хийдэг одоо явуулын орон сууц гэх юм уу да. Ааха. За энийг надад бол одоо би өөрийн гараараа хийсэн юм байна. За энэ бол явуулын орон сууц юм байна тийм ээ. Тий. За дотроо богончгол гэж ярьдаг. Богончиг тий. За дотроо галзуухны хэсэгтэй байна, сандал ширээтэй байна, ортой юм байна. Вакуум цонхтой. Даг гэдэг нь. Энэ бол одоо тэгээд бодитойгоор яг танд байдаг гэсэн үг үү тий. Зөө. Тэгвэл ерөөсөө танай гэрт чинь ерөөсөө танай компани техникүүд бүгд байгаа юм байна шүү дээ. За энийг юугаар хийсэн юм? Гадна талын цаас юу вэ? Цаас. Арамн төмөр. За доотлын арам бол төмөр юм байна тий. А дээдлийн хэсэг бол бүгдээрээ цаасаар хийсэн юм байна. Тий. За ямар хугацаар вэ? Нэг хаггүй нэг 3 цаг гарантай л буцалцсан. Оо за. Гэлцүүлдэг юм биш дээ тэгвэл. За цаашдаа ер нь одоо иймэрхүү одоо юу гэдэг юм өмнөх манай нэвтрүүлэг дээр Батжаргал ярьж исэн. Батжаргал гэдэг нэг цуглуулагч барилгын ийм орчныг бүрдүүлсэн юу хийж байгаа гэж одоо цуглуулгаа ер нь тэгж гэж дангаар нь ингэж байлгах биш. Тийм ээ яг одоо барилгын дутуу барилга хажууд кран зогсцсон нөгөө машинууд ингэсэн ингээд ерөөсө барилгад оролцож байгаа бүх техникүүдийг нийлээд нэг орчноор нь харуулъя гэсэн нэг тийм ялалтай ярьж исэн. Тэр болно л доо. Тэгэхээр би таныг бол магадгүй одоо ингээд нэгэнт гол техникүүд чинь цуглдсан чинь нэг завнда яг тийм гоё орчинтой хийвэл бүр их гоё юм шиг байна. Тэгээ хүүхдүүдэд ялангуяа бас таны мэдхийн талаас отын хүүхдүүд ямар газар тариалан дээр болох мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд бол энэ хэсэгт нь газар хагалж гин энэ хэсэгт нь хурааж гин ч гэдэг юм уу. Тэгж хийвэл ер нь их гоё юм л. Та тэгэхээр энийг 3 цагт хийж байгаа юм чинь тиймэрхүү зохиомжтой юм хийвэл бүр илүү гоё үзэгчдэд их сонирн байх юм болоо гэж бас бодогдлаа. За өөр чинь хоёлаа. За энэ сүүлийн үеийн арай техникүүд ороод ирэх шиг боллоо тийм ээ. Энэ нэг юунууд маань бол тий. Тракторууд маань энэ чинь бүгд Оросд энэ чинь дандаа нэг Минскийн тракторын завод үйлдвэрийн Минскийн тракторын заводын үйлдвэрийн одоо тракторын л үйлдвэрүүд гэсэн тракторууд байхгүй. Наад ч одоо 35-22 гэдэг одоо сүйд гарч ирсэн. За тий. Үзэгчдэд хэлэхэд бол нэрээ эн чинь жишээлбэл энэ бол юу гэж байгаа тийм ээ. МТЗ 2-оос ихлээл одоо энэ дугаар трактор МТЗ гэдэг бол Минскийн тракторын завод тийм ээ. Минск ч нэ Белорусын нийслэл тийм ээ. Манайхан ч Белорус гэж ярьдаг. За энэ бол нэлийн хамгийн сүүлийн үеийн шиг одоо яг Монголд явж байгаа юм уу? Ер нь цөөхөн тоогоор орж ирсэн те. За одоо та бүхэн бол харж байгаа бох ер нь бол барууны техникүүд энэ төр бол ерөнхийдөө ингээд давхар дугуйтай болоод ирж байгаа тийм ээ. Энэ бол одоо техникийн хүчин чадлын хувьд сайжирсан зүтгэх хүчийг сайжруулж байгаа тийм ээ. За энэ тракторын хувьд бол арын 2 дугуй давхар байна. За гэтэл за энэ тракторын хувьд бол бүр өмнөх урд 2 дугуй хүртэл бол ингээд бүр
Цагийн дараагт сайн загвар л да. Бүх дугуйнууд нь ингээд давхар юм дээ. Энэ та давхарлцсан юм уу? Эсвэл энэ үйлдвэрээс үйлдвэрээс санаас нь ингээд модель нь ингэж гарч ирсэн байхгүй. Давхар дугуйтай дан дугуйтай гэдэг бас эдгэр чинь хөөх ордо жижигхэн өөрчлөлт жилхийн юм байна. Тэгэхдээ бол урд дугуй давхар юм байна те. Энийний хувьд бол ялгаа нь бол 35-22 гэж байна. За тийм байна. Энэ 35-22 гэсэн байна. Энэ дээр нь хэд гэсэн байна? 35-22 юм байна. За. Нэг загварлалтай энэ хоёр. За түрүүн та нэг ингэж ярьж исэн манайха өөрсдөө зарим техникүүдтэй бас хийсэн. Ингээд тухайлбал тэн дотор тэр нэг бордоо цэцэгч гэдэг. Тий, ургамал хамгааллын бодис бордоо цэцэгчийг бол манай одоо энэ сая дөрөвний оператор отгон төгс миний өөрийн одоо томхоо золбот тэр өөрснөдөө кагнач өөрснөдөө гараар одоо хийсэн. За яг тэрийг хийхэд бид нэр бол бэлэн үйлдвэрийн юуг л ашигласан. Яг деталуудыг ашиглаад. Тий, деталуудыг ашиглаад зүгээр арам зангидахыг л зөвхөн шивлэр төмөрөөр монголчууд хийсэн л тий. Тэгээд тэр нэг авцын өргөн бол нэг 20 м-ийн авцын өргөнтэй 1 тонны ёнкстой. Үйлдвэрээсээ л авцын өргөн хэдтэй гардыг. Янз янз л та ерөөсөө хүчин чадлаас хамаарал. Ер нь тэгэл 24, 10, 20, 18, 15 гэдэг янз янз л өргөн юунаас. Тэгэхээр бол энэ чинь үндсэндээ бол бас монгол инженерүүд, монгол хүмүүс өөрсдөө бас детал нь байх юм бол ер нь хийж болно гэсэн юм. Хийдэг юм. Манай монголчууд ч сайн хийж дээ ер нь. За энэ юунаас өөр бордоо цэцэгчээс өөр танай өөрсдийн зүгээр техникийн шийдлүүд бол одоо юу вэ? Одоо өрлөгч байна л да. Одоо нэг өөр тэрэ суулгадаг өрлөгч гээд хуучин эцэс юу лээ? Өрлөгч бодоо өрлөгч чинь. Эцэс 2.1 гэж хэлсэн. Тэрнийг одоо ерөөсөө сүүлийн үеийн нэг газ эцэс скапе 2.1 болгосон юм. Урд дугуйг нь давхар дугуйтай байдаг. Уг нь дан дугуйтай тэр чинь одоо дан том дугуйтай 16 дугуй байсан. Давхар дугуйтай болгоод тэгээд давхар дугуйтай болгодгийн ач холбогдол нь юу вэ гэхээр дан дугуйтай бол одоо нэг хөнгө хөрсөнд одоо ингээд боловсруулсан тань бор хөрсөнд шүү дээ. Шигдэж ороод одоо үрмэн доошо живэх тийм бас дутагтай талууд гарч ирсэн учраас тэрийг одоо давхар дугуйтай болгоод тэгээс нь живэлт нь багасаад одоо өөр одоо жигтгэн тарж таригдах тийм юу бас ийсэн байна. Тэгэхээр үл мэдээж угаасаа одоо тэр хуучин эцэс 2.1 гэж сэлэхгүй шүү дээ. За. Манай дээр үе тэрийг л ерөөсө шинчилсэн сүүлийн үеийн 2.1 болгосон байхгүй юу. Ганцхан арамыг ашиглаад арам бункер хоёрыг ашиглаад тэгээд тийм хийсэн байгаа. Яг зүгээр хоёулаа баг зэрэг хаалгахад бол та нэгэнд бас ингээд өөрөө одоо ийм зах хэмжээний техникүүдийг тийм ээ хийгээд хэлсний хувьд бол Монголд ер нь энэ машин үйлдвэрлэл хэрэг хөгжих юутай ирээдүйтэй гэж та хардаг. Одоо ялангуяа зүгээр таны хөдөө аж ахуйд дээр гэхэд бол таврын хэлбэг зардаг тийм ээ. Тодорхой бүх деталуудыг аваад ирэхэд бол бид нар өөрсдөө монголчлоод усрах юм уу? Тийм боломжууд хэр байна? Тийм боломжууд бол байгаа. Хийх бол боломж байгаа. Хий гэсэн юм байгаа. Тэгээд хямд тусах уу яах вэ? Ер нь яах вэ? Болно л да хямд тусан тэр чинь бүхэлдээ юу авчих вэ? Тэгээ манай тэр одоо боловсруулах үйлдвэрүүд нь их тутамг байдаг учраас одоо гадны зах зээлээс төмөр хөдөлтөж авчирч л одоо хийхээс өөр аргагүй болж байгаа байхгүй. Ер нь монголчуудын энэ газар тариалан эрхлэлтэй холбоотой үгтөх юу гэдэг юм бэ? Хоёлаа бол одоо дандаа техник ярьлаа тийм ээ. Ер нь бол монголчууд хэр хэмжээний тариа будаатай холбоотой улсууд юм бэ? Энэ манай монголчууд анх одоо хүмүүний үеэс эхлэж газар тариаланг бол хэрхэлж исэн байна. За. Тэгээ одоо тэр одоо хүмүүний үед чинь одоо тэр бодоо одоо гошуу бодоо ч юм уу тийм бодоо тарьдаг байсан юм билээ. Тэгээ ер нь яг сүүлдээ яг энэ морь тэмээ энэ тэрийг ашиглаад 1200 оны үед Чингис хааны үед тэр манай одоо завхан голын айсаа орчмоор одоо бас нэг хэсэгтээ бас газар тариал эрхэлдэг байсан. Одоо модон анчтай хөр морь энэ төр гэж яддаг Чингис хааны нэг одоо цэргүүдийн хүнсэн зориулсан тий хөхтөрөө гошоо бодоо хоёр хэгт тарьдаг байсан байна.
Зөв. Тэгэхээр ер нь манаас хүннүгээс хэлэх юм байна тийм ярьдаг юм байна. Уг нь бол түүх нь бол тэгээ яг тэр үед Чингис хааны үед чинь бас тарж яхад бас их том толбой тарьдаг байсан шиг байна. Монгол улсын хэмжээгээр нэг 60-аас 70 мянга тарьдаг байсан гэж яригддаг. Тийм том уу? Тий. Оо за. Тэгэхээр бас уу тарьж исэн шиг санагдаад байдаг юм байна. Тийм байна. За тэгвэл хоёулаа энэ удаагийнхаа энэ хэсгийнхаа ярилцлагыг нүргээд түр өндөрлөе. Манай дараагийн хэсгээр бүгдээрээ дахин уулзъя. Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За хобби нэвтрүүлэг үргэлжилж байна. Сая нэгдүгээр хэсгээрээ бид нар Монгол улсад ашиглаж байгаа одоо тухайн үеийн зүйлс бот улсад үйлдвэрлэсэн ийм хөдөөж техникүүдийг танилцуулсан. За нэвтрүүлгийнхаа хоёр дахь хэсгээр бид нар одоо Англи, Герман зэрэг одоо бусад Оросын холбооны улсаас бусад улсуудад үйлдвэрлэсэн хөдөөж техникүүдээс танилцуулах гэж байна. За тэгэхээр та загваруудаасаа бас сонирхуулаач. Одоо онцлог ямар загварууд байна? За энэ хэлэхэд манайх энэ 2000 оноос эхлээд одоо барууны техникүүдийг одоо газар тариалантай бас орж ирсэн. Газар тариаланд. Тэгээ барууны техникүүдээс хамгийн гол нь Америкийн техникүүд бол их орж ирж байгаа. John Deere-ийн техникүүд одоо их орж ирсэн. Тэгээд 2008 онд Атрийн 3 дугаар аяа эхлээд одоо нэг Spire даргын үеийн нэг 3 дугаар аяа эхлээд одоо барууны техникүүд бол өргөнөөр их орж ирсэн. Тэгээ одоо энд хэрэглэгдэж байгаа. За John Deere маань аль нь вэ? John Deere маань энэ чинь John Deere-ийн трактор нь яаж нь одоо энэ одоо ургамал хамгааллын бодис шүршигч нь байж байна. За тэгээ энэ үр тариа хороодог камбай. Тэгээд одоо чирэгч хүчнүүд одоо тэр жижиг тракторууд тэр урдуур байгаа. Тий. За энийг би дийлгэж бас зүгээр үзэгчтэй харуулъя гэж бодож байна. За энэ ургамал хамгааллын бодис. За түрүү нэвтрүүлгийн эхний хэсэгт бол бит хоёр бол ярьсан тийм ээ нөгөө одоо бодис ургамлын бордоо цацагчийг манай одоо зочны маань компанийн өөрсдөө угсарсан гэдэг. За энэ бол одоо John Deere-ний одоо энэ яг бордоо цацагч ийм 32 м авц өргөн. За ингээд 32 м талбайд ингээд хор бордоо цацдаг ийм байна. Тэгэхээр бол үндсэндээ танах бол одоо ийм яг зориулттай техникийг өөрсдийнхөө боломжоор зохион бүтээж угсарсан гэсэн үг тийм. За мэдээж үл яг энэ 3 дахь орны техникүүд бол харьцангуй техникийн шийдэл бол арай өрмөц жаахан боловсронгуй байдаг баг тийм ээ. Тэрнээс ажиллах зарчим бол адилхан. Зарчим бол адилхан. Ганцхан одоо нэг ажлын бүтээмж нь өндөр байдаг. За энэ нэг шар компани байна. Энд чи ингээд нөгөө нэг буддаага юу хастай. Энэ юу аална тэгээд одоо энэ уг гарал нь бол одоо Галландаас гаралтай тэгээ одоо Америк нэгдсэн улсад үйлдвэрлэж байгаа. Ийм компани байна.
Энэ бол одоо том хүчин чадалтай. Энэ одоо ямар харьцаагаар хийсэн байх вэ? 132. 132. 132 ихтэй яг зүгээр манай нэвтрүүлгийг анх үзэж байгаа үзэгчдэд бол танилцуулахад 132 гэдэг бол яг энэ хэмжээг 32-ыг ингэж зэрэгцүүлж тавихад бодит одоо хэмжээн дээр очино гэсэн үг тийм ээ. Бодит хэмжээнээс нь 32 дахин жижигрүүлчих гэсэн үг тий. За манайх бол нөгөө хуучин зөвлөлт холбоот улсын үеийн нөгөө SK5 Niva гэдэг нөгөө компани байсан тийм ээ. Тэгэхээр бол энэ мэдээж бол ажиллах зарчим бол яг адилхан. Зарчмуудад адилхан. За тэгэхээр техникийн үзүүлэлтүүд арай өндөр. Тухайлбал одоо энэ New Holland гэдэг энэ загварын хувьд бол авцсан өргөн нь бол хэд орчим байт юм бол? Авцсан өргөн нь одоо 8 м. Тэгэл 10 м хүртэл байдаг юм. Энэ их айгүй хүнд байна те. Тийм төмөр. Таан төмөрт их чанартай байд байна. Тэгээ энэ дайлманд бас хэлэхэд манайх нөгөө эхнийхээ нэвтрүүлгүүдээс юунд пэйж хуудас руугаа оруулж эхэлж байгаа. Тэгсэн хэд хэдэн одоо үзэгч доор нь сэтгэлж утсан билээ. Тий. Хүний эмийг яасан хамаагүй байдаг. Яасан ширүүн хүрдгийг ингээ тий. Тэгээд би бас тэрнээс хойш бас бодоод л байна л да. Одоо тэгээд ингээд шилэн оргон дотор нь тавьчихад ярихлаар бас нэг жаахан тиймэрхүү байгаад идэг тийм ээ. Тэгэхээр уул нь үзэгчдэд харуулахын тулд яалтчгүй ингэж барьж бас эрхийн тойрныг ингэж харуулах шаардлага байдаг. Энэ чи хэмзэг штэ. Нарийн жижиг хөөрх юмар байдаг. Хүүхд тоглож болохгүй юм чинь. Тоглоом биш юм. Тоглоом биш. Тийм учраас энэ чинь нэг хайрлж явах голод байгаа чинь их марийн деталаас бүрдсэн учраас хэмжээ нэг бага учраас. Тий. За тэгэхээр бол эрхэм одоо цуглуулагч нараа одоо намайг бол одоо тодорхой хэмжээнд бас ойлгож өршөөгөөрэй тийм ээ. Мэдээж бол одоо та бүхний энэ одоо маш их сэтгэл шингэсэн, хайр шингэсэн бүтээлийг чинь би бас үзэгчдэд үзүүлэхийн тулд ингээд гар дээр барихаас өөр аргалгаа. Тэгээ яг хүн чи нэг алхамтал сурдаг гэдэг шиг одоо бол гэхдээ ер нь бас толгоон дотор бол байгаа л юм тийм ээ. За ер нь л хамаагүй хүрэхгүй шүү л гэж бодоод байгаа юм. Тэгээд за энэ бол сайхан юм байна. За энэ хаанхын компани байна. За энэ Оросын холбооны улсын сүүлийн үед гарч ирж байгаа. Одоо нөгөө SK5-ын залгамж. SK5-ын дараах одоо тэдний үйлдвэрийн. Тэгээд одоо Vector 410 гэдэг. Энэ одоо энэ мотор цотор нь бол том мотортой л тоо энэ. Энийний авцсан өргөн нь бол нөгөө юу SK5-аас ямар байна? SK5-аас арай өргөө. Арай өргөн байгаа юу. Зүг. Одоо ингэж ер нь нөгөө SK5 маань ашиглагдаж байна уу? Ашиглагдаж байгаа одоо хүртэл байгаа. Сэлбэг юм нь бол хангалттай. Сэлбэг юм тэр нь олдно. За. Танах ер нь ямар компаниудтэй? Танай компани? Манай ч SK5-тай. Тэгвэл танах яг ашиглаж байгаа юм байна тийм ээ? Тэг ашиглаж байгаа. Нэг нь болохоор нөгөө хятадын гүүшин гээд, хотон гүүшин гээд цагаан компани байгаа. Манай бас өмнө төрч чинь бас юу дарахгүй тий одоо сансарт хөлөг хөргөж байгаа улс чинь компани хэлвэл яах вэ тийм ээ? За энэ нэг K700 тийм ээ. Тий энэ одоо манай Монголд одоо хатрын 2 дугаар аянаас хойш ингээд хэрэглэгдэж байгаа манай Монгол хамгийн том техник. Харин тий. Түрүү энийг хоёулаа нэгдүгээр хэсэг дээр яриаггүй үлдээсэн байна лээ. Тэгэхээр бол техникийн хүчин чадлын хувьд бол энэ ер нь хамгийн том нь байсан. Одоо тий тухайн үеийн төлөвлөлт үед бол хамгийн том тийм ээ. Зүгээр эднэртэй харьцуулбал ямар бол бас ойролцоо очих уу? Ер нь ойролцоо очих шүү. Ойролцоо очих уу тий. За. Энэ бол яалтчгүй одоо K700 гэж аврах жамтай. Ер нь хэмжээ бол их том шүү дээ. Тийм ээ чинь бол юу түрүү чинь нэг 150 хажууд бол эн чинь баг 2 дахин том шахуу юм байдаг шүү дээ. За ийм сайхан техник байна. За энд чинь өөр сонирхохоор. За тэгээд ингээд манай зураглаач дараагаар нь харуулах байх. Одоо тэр жишээлбэл хавгч байна тийм ээ. Энд үрлэгч байна. Тэнд үрлэгч чирчгсэн байна. Эн чинь бол яг л ингээд яг өөрийнхөө зориултаар байж байна.
За миний өмнө байгаа энэ компани байна. Энэ Класс гэдэг компани. Класс гэж байна. Энэ хаанхын эдөө? Герман улсын. За. Ер нь тэгэхээр үл баг л улс болгоно л өөрийн гэсэн компани юм байна шүү дээ, тийм хөдөөчүүд техник. Ер нь ажиллагчид бүгд ижлэх нэлтэй. За энэ нэг бас компани байна. Энэ бол одоо манай монголчууд бараг мэдэхгүй байхгүй энэ манай Монголд ч байхгүй компани. Пакистаны Пакистан? Оо за. Манай Пакистанд маань хүртэл одоо ийм компани үйлдвэрлээд байна шүү дээ. Монголчууд минь ээ. Тэгэхэд одоо бид нар нэг цас хусдаг юм хийж чадчихэв үгүй юу одоо нэр. Эсвэл арай л байна тий. За тэгэхээр ингээд энэ дээр бол энэ саяны энэ компаниас бусд нь бол үндсэндээ яг Монголд ашиглагдаж байгаа юм тий. За энийг бол үндсэндээ зүгээр яг сонирхуулаад өөрийнхөө цуглуулганд авсан байна тий. За энэ нэг ийм кабинго характер байна. Энэ Соло гэдэг энтгэг улсад үйлдвэрлэсэн характер. Саяхнаас орж ирсэн одоо чинь 2020 онд орж ирлээ. Зөв. За энэ энтгэгүүд маань өхрөнийхөө оронд үндсэндээ одоо бол ийм хэрэгжилж байгаа юм байна шүү дээ тийм ээ. За ингээд бол ямар ч байсан орчин үеийн одоо 2000 хэдэн оноос хойш үлээ 2000 оноос хойш Монгол улсын газар тариаланд хэрэглэгдэж байгаа техникүүдийн дээж бол энд ингээд тавигджээ. За энэ дотроос танд ямар нэгэн байдлаар нэг тийм энэнийг айгүй нэг тийм онцлог олж авсан шүү. Энэ их онцлог шүү гэсэн нэг тийм загвар юу байна? Ярьж чаар. Энэ загвар байна л да. Челленжер Америк нэгдсэн улсын челленжер. Энэ манай юунд бол их байж байгаа. Энийг би одоо Америк нэгдсэн улсаас бүр интернетээр захиалж авч авцарсан юм. Оо за. $450 захиалж авчирч ирсэн гэж тийм. $450. Тий. Оо ийм үнэтэй байд юм уу тий? За энэ бол Challenger гэсэн байна. Америк компани юм байна тий. За. Гадаад хүний сонирхол юм да тийм ээ. Старггүй. Тэрнээс одоо $450 ч Монгол жилжүүлэл аваад идэх нөр болох хэвээр. Тэгэхээр бол ийм юм зарцуулна. Тэгэхээр энэ бол энийг бол хобби гэхгүй л өөр юу хобби гэвдээ. За ингээд би таны тухай бас нэг сонссон. Та бол бас загвар одоо цуглуулахаасаа гадна бас нэг өөр хоббитэй гэсэн тийм ээ. Би зарлах уу та өөрөө хэлэх үү? Гэхдээ яхад одоо чөлөө цагаараа тэгээд. За энэ нэг өргөмжлөл ингээд байж гэн. Тэгэхээр Эрхэм Зоригтбаатар танаа яруу найрыг утга зохиолд оруулж буй хувь нэмрийг үнэлэн сүү амтагдсан шүлгийн мөрөөд төрийн бус байгууллага хүндэтгэн өргөмжлөө. Тэргүүн Баттуул 21 он гэсэн тийм ээ. Сүү амтагдсан шүлгийн мөрөөд гэсэн ийм гоё төрийн бус байгууллага байд юм биш үү тийм ээ. За тэгэхээр үзэгчид маань бас одоо ерөнхийдөө ойлгосон баг. Манай зочин маань зөвхөн загвар цуглуулахаас гадна бас яруу найрыг оролддог ийм хүн байна. Тэгэхээр нэгэнт одоо манай нэвтрүүлэгт энэ хоббиг чинь одоо нийтэд ил болгосон учраас хоббигоо баталж та нэг шүлгээсээ нэг уншуул яаж юм? За тэгье. За та ямар хэдий зохиогдсон ямар шүлгийг унших гэж байна? Ер нь та шүлгийг хэдэн оноос эхэлж бичиж эхлэв? 16 оноос хойш бичсэн тий. За. Тэг яг энэ чинь би нэг тариалан ч өглөө ингээл нар мантахаас үүр хаяахаас өмнө талбай тэгүүрэл таквал ингээл уулын орой дээр гараа талбайгаа хароос тэгсэн чинь гинт онгод орж гинтлийн ороод ирсэн. Тэр үед яг одоо тариачин гоё ингээ халиураад их гоё харагдаж байгаа юм чи ерөөсөө. Тэгээ нэг аавын тухай шүлэг анхаа орж ирж ирсэн юм га. Тэгэл одоо тэр гэсэтгэлээд би одоо энийг шүлэг бичиж болох юм болов гэсэн тийм бодлоо одоо тэгээ яг хаа манай яруу найрагч найз нар зөндөө байгаа тэднэрээс бас туршлага судлаад сургууль соёлын төгсөө хүчсэн бас зөв буруугаа бас дэнслүүлээд ингээ явж байгаа нь надад үнэхээр сайхан санагдчих. За манай үзэгч олонд та ямар шүлэг тавьж байна? Одоо ингээд хаврын тариалт эхлэх гэж байна. Одоо ингээд нийт тариаланчтай Монголын нийт тариаланчд болон жаргалант Төв аймгийн жаргалант сумын тариаланчтай зориулаад одоо та бүхнийх нь ургацсан нарийн байх болтгой гэдэг хаврын тариалтын ажилд өндөр амжилт хүсье өрөөгөөд загдал зөөхөн намар гэсэн шүлэг уншиж өгөө. Загдал
Зөөхийн намар. Зөөхийн намар гэдэг загдал чинь танаа өөрийн тий одоо манай өөрийн газрын нэр тийм ээ. Зөөхий гэдэг нь юу гэсэн үг вэ? Зөөхий гэдэг нь хөндөй гэж байдаг байхгүй. Тэр загдлын чинь хөндөй. Хоёулаа газрын нэр. Нэг газрын нэр байхгүй. Загдал зөөхийн намар. Намар. За зөөхий гэдэг нь бид нарт иддэг зөөхий содглоод тийм шүү дээ. Ийм газрын нэр газрын нэр байхгүй. За одоо манай аж ахуй байгаа гэдэг бидний үйл ажиллагаа болж байгаа газрын нэр байхгүй юу? За ингээд би загдал зөөхийн намар гэдэг шлиг орч өгье. Буудайн сорон солонгорон ялагдсан, буянт мал зөргөн налайж идсэн, буурал ханган алтан гөр гойсон, баян дансаг загдал зөөхийн намраа. Тарай буудай гадуурын шаргалцсан, төгөрөг нүдэн холбоо нуурн зэлэгдсэн, тогрууч уудын ганган зэлэгдэж, тарайланч бидний бахархал загдал зөөхийн намраа. Өрхөн салхины зөөлн шившээнд ургасан тарай найган бүжиглсэн, уудан мөндийг даялгуу гшгэл, гоёнгод дуутай загдал зөөхийн намраа. Шуудын цуваа өрнөдийг зорьсон шижир тараас ортолцсон мишээж шинхэн госууд хөрмийн заллагтай шунхан аялгуутай загдал зөөхийн намраа. Хүчит техникийн барилдуу нүргэлсэн хөдөлмөр залуусын ухаан төргөлтэй хүмүүнлэг тариалждын шитгэл сингсэн хонгор буудаан өгөөжтэй загдал зөөхийн намраа гэж. Ийм шүлгийг 1919 оны 11 сарын 18-нд бичижээ. Клипчүүлэх юм бол ер нь тэгэл яг нэг намрын зураг ялчгүй бууж जैन тийм ээ. Одоо тэгэхээр бол яг нутгийнхан бол бүр өшөө яг энийг за яг энэний тухай яриад байна гэдэг бүр илүү ойлгох байх тийм ээ. За их сайхан байна. Тэгээд манай хобби нэвтрүүлэгт анх удаа ийм одоо бас шүлэг найраг ийм хоббитэй, давхар хоббитэй хүн орж ирж байгаад би бас их олзуурхаж байна. Би зориг дотроо бас ингэж сонссоо бүр энэ техник юм сонирхох юм чинь бол бүр дунд сургуулаас эхэлсэн гэж тийм ээ. Тэгээ энэ одоо тэр тухайг нэг одоо 7-8 дугаар ангийн үед байхад би одоо Баянгар аймгийн Үлзий цумын 8 жилийн дунд сургуульд төгссөн. Тэгэл биднийг одоо хүүхэд байхад бидний одоотой адилхан ямар энэ компьютер интернет тоглоом байсан биш үү? Одоо тэр үед одоо тэгээ хүүхэд байсан манай хөдөлмөрийн багш бол одоо авто загварын дугуйлан, пуужин загварын дугуйлан ингээл манайхаа сургууль дугуйлан хичээлдэг байлаа. Оо за. Тий, тэгэхэд би одоо пуужин загварын дугуйланд явдаг байсан. Тэгээ Дамбаа гэдэг манай багш одоо багштай бас их баярлалаа. Бас намайг юм техникийн зэтгүүдэд болгосонд бас их баярлж байна. Дамбаа багштай баярлалаа гэж хэлчихье. Тэгээд тэр үеийн хүүхдүүд чинь бол ерөөсөө гिचэл таарлаа. Нөгөө дугуйлан руугаа тэр залуу зохион бүтээлч ордон руугаа яарад байгаа байхгүй юу? Очоод юм хийчихгээ. Их хүүхдүүд очих уу, цөөхөн нь очих. Ер нь их нь очих шүү. Тэгээд тэр чинь нөгөө дотроо манай ордныхан ч дотроо ингээд авц загварынхан гэдэг тусдаа, нисэг загварынхан гэдэг тусдаа, пуужин загвар тэгээд хөгжмийн гэдэг зүйл аймгийн төв биш сум шүү дээ. Сум шүү дээ. Зөвхөн сумын төвд багш мундаг багш байж дээ. Багш маань их сайн багш байсан. Ер нь тэгээд манай хүүхдүүдээс ер нь тэр олон улсын тэр загваруудын уралдаанд бол бас гайгүй л ордог байсан та юунд Улаанбаатар хоттой. Одоо тэр үеийнхэн дугуулангийн хүүхдүүдтэй таарлаж байна уу? Тэр үед одоо тэгэл манай ангийнхан ч одоо тэгэл байгаа л да ерөөс. Тэрийг ярина одоо хамгийн таарлаж байгаа нь ихнэр чи юм биш үү те. Одоо хамгийн ихнэртэйгээ яг тэр дугуулангаас эхэлсэн хоёр гээвчтэй те. Та хоёрын найз үерхэл үү? За. Тэгэхээр бол манай Зоригт Баатарын маань бол гэргээ төрөм хэлсэн тийм ээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн анги төгссөн. Одоо хүртэл яг энэ мэргэжлэр ажиллаж байгаа гэж тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын маань амьдралын түүх бол бас л яг энэ сайхан залуу зохион бүтээгчдийн дугуйлангаас өдөө хүртэл явсан. Тэгэхээр хүүхдүүдээс одоо техник сэтгэлгээтэй энэ төр манзарж гинөө ачнаар зэнээрээс байлгүй яг одоо манай хамгийн бага ач байгаа 5 сартай автомашины хобби машины дугуй харах их сонирхолтой. Юусе байнга машин дугуй гадаа гараад машины дугуй барьсан зогсчихдаг. Оо бүр зүгээр удамчин зогсож байгаа машин юу? Тий. За. Ер нь банднар хобби те танаа хүүхдүүд бүр илүү онцгой юм байна те. Танаа ачвал. Тий, цэцэрлэг түрээлэнд тэр нэг хүүхдийн тоглоом нөгөө машин тоглоом дээр орчхоод машин худалдаж авах гэж байгаа юм шиг тэнд дунд орчин зүгээр. Явж өгч байгаа юм уу өөрхий. Тэгээ очиод нэг машинуудаа үзээ, таалгыг онгоолгож үзээл, дугуйг нь барьж үзээл. Оо тэг явж байгаад нэг бенз сонгож аваад дотор нь ороод уучиж байгаа байхгүй. За. Та ч одоо ингээд энэ сонирхлынхаа хувьд бас ингээд өөрийнхөө адилхан юм загвар цуглуулдаг нөхдүүдтэйгээ хэр холбоотой байж байна? Холбоотой. Манай одоо урдлангийн одоо багш гэх юм уу одоо бидний одоо бас одоо удирдах яваа одоо бас нэг админ хүн байгаа. Одон баяр гэдэг тэрэндээ бас их баярлаа. Манай одон баяр надад бас нэлээд хэдэн техникийн юу хийж өгсөн шүү дээ. Дөр өвс ачсан машин энэ чинь надад бас хийж өгсөн. Юус их баярлж явдгийг одоо ингээд бас энэ хоббигоор нэгдсэн улсууд ч бас хоорондоо бас аим нэгтэй бид юм байлээ. Тийм ч гоё хамт олон тийм ээ. Их гоё хамт олон байхгүй. Тэгээ
олдохгүй юм аа тэнд нэг тийм юм байл шүүхөд гэл ингээд би бинээсээ зураглаад явна. Энэ чинь гадаа зүгээр юм арта зүгээр нэг дэлгүүрт байдгаатай адилхан байдгүй байхгүй юу? Нилээ эрэл сурал болж ирэл сурлуулж олж тэнд байна энд байна бол интернет ухаж байгаа тэгэл олж авдаг байхгүй юу? За тэгэхээр бол манай нэвтрүүлэг ерөнхийдөө бол өндөрлөх тал руугаа орж ирж байна тийм ээ. Тэгэхээр цаг зав гаргаад бидний гэртээ хүлээж аваад өөрийнхөө цуглуулгын дээжтэй биднийг танилцуулсан их баярлж байна. Тэгээд манай энэ телевизийг үзэж суугаа зөндөө олон хүмүүс бол яагаад би бас ийм хоббитай байж болдгүй юм бэ? Хүүхдээ бас яагаад нэг иймэрхүү юм руу чиглүүлээд орчиж болдгүй юм бэ гэж бодож сууж болох юм тийм ээ. Тэгэхээр та телевиз үзэгчдтэй хамтаад одоо бас нэг үг хэлээч. За одоо энэ телевиз одоо хүүхдүүдэд зориулж ингээд эцэгчүүд хэлэхэд энэ хобби нэвтрүүлгээр одоо ингээд бидний энэ гаргаж байгаа модель зөтөлийг бол одоо хүүхдүүдтэй бас сурталчилж хүүхдүүд бас үзэж явах хэрэгтэй юм байна. Одоо компьютер шагаагаад компьютер тоглох хооронд энийг огсраад өөрснөө ийгээд ингээ явах юм бол хүүхдийн бас сэтгэхүй бол арай өөр болно л доо. За тэгэхээр бол үндсэндээ бол бас компьютераас хол байх нэг арга юм аа тийм компьютераас хол компьютераас салгаа байлсан байна тийм ээ. За тийм. За ингээд үндсэндээ манай нэвтрүүлэг бол өндөрлөх тал руугаа орж ирлээ. Тэгэхээр бол өмнөх дугааруудтай харьцуулахад энэ удаагийн дугаар бол юугаар онцлог вэ гэхээр бол дандаа яг ингээд төрөлжтсөн хөдөө аж ахуйн техник одоо ийм цуглуулдаг ийм цуглуулагчтайгаа уулзлаа. За дээр нь энэ хүмүүс зөвхөн өөрөө хөдөө аж ахуйн техник цуглуулах биш, өөрөө хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Энэ одоо загваруудыг бодитоогоор нь амьдрал дээр ашиглаж та бидний одоо хүнс хоолыг бэлддэг ийм хамт олныг удирддаг ийм сайхан эрхэм байлаа. Тэгээд нэгдүгээр таны энэ хобби улам сайхан цэцэглэн хөгжөөрэй гэж хүсэж байна. За дээр нь Монголынхаа ард түмнийг одоо өөрсдийнхөө одоо энэ ариун цагаан хөдөлмөрөөр тэжээд тэтгэж яваа. Танаа ажилсаг хамт олон танаа хамт олноор дамжуулаад Монголынхоо нийт тариаланчдаа ажлын өндөр амжилт хүсэж байна. За баярлалаа. За ингээд танаа хамт олонд намайг урьж нэвтрүүлэгт оролцуулсанд маш их баярлалаа. Ингээд та бүхэндээ бас нэг бяцхан дурсгалын зүйл гартуулж өгье гэж бодож байна. За баярлалаа. За энэ манай одоо миний цуглуулгын одоо үйлдвэрлэдэг одоо том үйлдвэрлэдэг Беларусь компани үйлдвэрийн 75 жилийн ойд одоо бас энэ мотон модель гарсан байгаа байхгүй. Энийг би та бүхэнд гартуулж өгье. Энэ бас нэг моделийн бас цуглуулгын нэг төрөл. Зөв. За их чамин юм дотор нь харагдаж байна да. За тэгэхээр бол манай энэ нэвтрүүлэг хийгдээд одоо энэ ч юм бол үндсэндээ 4 дахь дугаар. За их баярлалаа. Тэгээд манай анхны дугаарт бол одоо таны түрүүн нэг нэрийн дурсдаг Одонбаяр админ тийм ээ орсон. Тэгээ манай хамт олонд зориулаад өөрийнхөө бас уран бүтээлийн дээжээс биелүүлсэн. Тэгээд тэрнээс хойш бол одоо энэ бол манай цуглуулгын 4 дахь одоо загвар болж байна. Тэгэхээр бол бид нар бол яг энэ хобби нэвтрүүлгийнхаа зочдын бидэнд өгсөн сайхан сэтгэлийн бэлгийг цуглуулад бас нэг булан байгуулъя гэсэн бодол байгаа. Тэгэхээр таны энэ бид нарт өгсөн энэ сэтгэл шингэсэн энэ сайхан бэлэг дурсгалын зүйл манай тэр одоо цуглуулганд сайхан хүндтэй байрыг эзлэх болно. Их баярлалаа танд. За баярлалаа. За одоо тэгэхээр бол бидний энэ ширээн дээр энэ буудаа байгаа бах. Тэгэхээр бол хүмүүс бол ер нь энэ буудааг бол өссөн үржихийн бэлгэлэмдэг гэдэг баг тийм ээ. Тэгэхээр та манай үзэгчдэд нэг ерөөл хайрлаач одоо тариаланч хүн одоо жишээл одоо дээл эсгэж байгаа юм үйл мэтгэж байгаа хүнд бол үйл уран болгоч гэдэг юм уу ингээд нэг ерөөдөг тийм ээ. Тариаланчид бол ер нь юу гэж одоо юу яадаг юм бол та нарт тийм ерөөл байдгүй тусгайлсан. За тусгайлсан ерөөл гэж одоо бараг байхгүй дээ. За яг энэ манайхан хэлдэг юм л да нэг ургасан тариалч гэн аривчиж дэлгэрч явах болтугай л гэж ерөөдөг юм да. За тэгвэл тэгээд ургасан тариашгаа дэлгэрч явах болтугай миний Монголын ард түмэн. За ингээд манай нэвтрүүлгийг хүрээд өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вила барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна.
Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.